Амар минь дүү. Ээ. Эртэн таалагдж байна уу танд? Амар өссөн шүү дээ. Стрессгүй. За бэлэгтэй дээдсэн. Улаач. Юу вэ наа? Нэр алтрыг нэлж болох юм уу? Дайч. Хар дайчин билүү юу те? Бас хар болчихоогүй байна гэж. Хүүгийн аян дээр бөөлдгөө зүй. Та. Окей. Утаа удаан зүгээд Рамштайн тавьж байгаа. Духаст дээр бөөлдөж гэлээ. Бөөл хийсэн гэдэг шүү. Тэнгүү тэгээд шатралч. Гүн жагаад хаяг. Танаа онгодод рок биш үү? Анаа онгодод жаас намайг төлөвлөх гэж байна. Хотоор сонь сайхан танаа улаан байна. Яаж вэ? За утаараа байж байна. Вордод яхаа нүүл нь харваа. Айтаасаа. Яа нэг өөрийнхөө үүдүүд Хөвөө ажиллаа зарцсан байна. Гэтэл нүүн бас онгодод бас тэрийг мань айгуугүй дэмжиж өгдөг. Тэрэн дээр л айгуугээс халахдаг тас. Угаан ингээд бөөгөр тэр хүн бөөгөр яваад хүн гэдэг чинь би ч өөрийн гэсэн бас нэг амьдралтай өөрийн гэсэн хийх үйлдэл юм шүү дээ. Биелэг гэсэн. Бэлэгтэй дээдс чи юу лээ нөө соёлын салбарт гэлөө. Соёлын салбарын үйлдэл гэлөө. Харлагтан дээдс гэлөө. Харлагтан дээдс. Хамгийн баг суултай юм байна. Тэгээ хүү амтлыг бас гоё шүү дээ. Тэгээд харин очихсан бид нэг ажиллаа явуулдаг. Бид омог шүү. Хайртай байж. За хэдэн орноор явж бэлсэн бэ? За бөөлөөр алаасан тал яа. Яг нөгөө өөрийнхөө одоо нөгөө сүнсний даалгавраар онгододын даалгавраар гадагшаа батгшаа байж шүү. Яг өөрийнхөө үйлдэл хамтдаа тий. Одоо Австрали, Шинзланд, Лаошаа, Хятад, Хойшоо, Орос, Солонгос гэх тий. Энэ орнуудаар бол явсан. Одоо дээр нэг шингээний орнуудаар бас нэг явж үзмээс санагдаад байгаа юм. Цаг явж бөөлөх үү? Тэгэхүү. Тэгээ бас хоёрын газруудаар харна. Бас 7 гайхан шиг байх юм шигээс бас харчмаараа. Бид чинь одоо нөгөө 7 гайхан шиг хүн болгон мэддэг учраас маш өндөр бас эрчим хэмтэй байдаг юм шиг байна. Миний бас бодож байгаа юм. Тэгээ яг онцгой газруудад одоо нөгөө Таж Махал энтрийг бол онгодод заавал энд барих ёстой байсан гэж яриад байдаг шүү дээ. Тэгээ бас тиймэрхүү газруудаар явж бас тий. Эрчим хүм цуглуу болж байна тэгээд. Тэгээ бас нөгөө нүд тайл гэдэг чинь бас онгодод гэсэн хэлдэг шүү дээ. Ийм үл нүд тайл. Харж байгаа. За 170 хүн бэлэгтэй дээдсийн сургаалыг сонсё гэсэн. 170 хүний зөвшөөрөл тавигаар. Гэтэ би яг юу гэж хэлэх нь мэдэж байна. Гэтэ бод гэдэг. Юу гэж хэлэх нь бас яг таатаач. Онгодод үйдээд ирэхэд яалч нэг хүн шиг болчиход байдаг тийм. Тэгээд хоёулаа хэлсэн тэгээд
Гэтэ яг энэ одоо дал руу оруулаад нэг юм хадах шиг. Хашиг норн гоо. Хадаан тааш тэг. Манай ёс руу багшийг маань ёс яриулаад хаач гэдээсэн шүү дээ. Ингээд суугаар оруулаад. Наач нэг юм байна уу? Солонгос руу эзээ авч яйлаа. Солонгос руу одоо би маргааш нөгөөдрөөс очоод тэгэл. Ер нь бол нөгөөдөртөө явах байхаа. Гойлон алс гэдэг шүү дээ. Тэ, гойлон болсон. Хоёр хувцас хилээр оруулахад гайгүй. Ер нь гэтээ одоо тэгээд нэг үе бодвол хүмүүс амар ойлгодог болсон байна шүү дээ. Уус болохны нөгөө нэг хэлтэй айлаатай шаман гэдэг зүйлийг ер нь мэддэг болсон хүмүүс. Тэгэхээр бас нэг шаргаж байна шүү дээ. Бас учиргүй нөгөө 20-тай амтны үстэй байвал бас. Солонгос бөөнөр шитдэг гэдэг аз Монголгүй. Санс. Бас маань яг би болтой. Зүгээр зүнэ. Санаа хараа яг байр. Яа за. Гэрэлтэй бойлд юм уу, гэрэлгүй бойлд юм уу? Ер нь бол гэрэлгүй байвал зүгээр. Одоо нэг гасын гэрэлтэй, гасын. Ер нь нэг дааны хад гэрэлтэй байвал тухтай байдаг. Хит нэг цагаан гэрэл байх. За тэгвэл гэрлээ амтлаач. За би мэрэгжлийн ютубер биш болохоор жоохон ишнэх туршлагагүй болох байх шүү. Өршөөний зээ. Хэдүүлээ юу байгаа ч боо. Тэнгэр Монгол газар явж. За. Тэнгэр. Монгол. Азар. Тэнгэр. Монгол. Азар. Тэнгэр. Монгол. Азар. Өндөр дээд буурлууд юм нэ. Эргөө гэрт минь аятаа тухтай залгаарай. Хадаан тааштай эзэн эргөө гэртээ. Таваар тухлаарай.
Амгалан морж байна уу дээс. Самарж байна уу гэж. Самраа нууд. 자, 엄마라면 대우를 못. Аа дээс. 자, 엔 오다지. 토도건 살아간다. Өнөө баригтай өнөө хантан тааш танд хэлсэн болов нөгөө үүрнээ шивнэгээ хийе гэж тантайгаа сайхан энгүүн сайхан ярилцаж болно гэсэн байна. 자, Аатай шуургалаа. 선나왔어. За та манайхаар тухлаад байна. Мах. Улаа нөгөө дуугийн бичиж хурааж байгаа шүү. Танд төвөг болоогүй. 자, 언너 구내 심내 희게 다다가 좋은 인노다. Тийм ээ дээ. 나. Нөгөө гар утас гэдэг ба ш. Та нар зөрүүлжин хар гэдэг. 황근 노는 거. Ханган нөр гэдэг. 없다. 서거되게 맺자. Мэдсэн үү та? Facebook сурж гин үү та? 아, Удаа ч зааж өгч байна. 자, 들으네 덤칭 어르건 와다. 옛날 없다 서거되게 없나스. 우단 살아가 저리라고. Аа нөгөө удаа ч нэмлэг тэгсэн гэдээсэн. Аа тэгэхэд сурцсан уу та? 아저상. Аа 덕터선다. YouTube гэдээ бас байгаа зү. YouTube гэдэг сувгаар нь одоо хүргээд байгаа. 자, 들에 유튜브 해렌. 대령가는 헛단 대신 알도라 니그니 성설쩌전. Аа та бас дуулсан уу те? Таныг жаахан муулаад байсан үгүй. 남매가 못하디알다. Таныг заавал одоо манай түүхийн салшгүй нэг хэсэг байгаамаа ч төгш байгаамаа тэгээд. Тэгээд л чүндэлт юм аа тэгээд. Сургаалыг нэ ёсгүй яриаг нь сонсгоно гэдэг л шүү. 뭐 내리긴 안큰다 선너도 잡아가 보사. Аа. 엄매다 호에다 지금 뭐 지금 이렇게 저 들려와야자. За бод. 자, урсуудынхаа хүслээр энэ хэн өрөөгөнд залралаа. Хэдэн хүмүүн өрчөд. Таныг 170 орчим хүн үлсэн байлээ. 자, тэрхэн хүмүүнүүд гэлаад. хүслийг тань соннорцоо. Манай дүүрэхээр лирлээд. Оолаата хатхан маран байж. Гэлээ танд. Одоо гүрнэгийн дуулж байгаа өрсөд нь сонирдож байгаа хаа. Хаа өрсөдтэй захих зүйл байгаа юу эсвэл одоо түшээ биднийхээ асуултанд нь хариулах уу? 자, 쇼튼 시드뱅. 선너드. 얌마хан 시드웨른 호르드 게드. 자, тэрэн нэг ёс бос гээд байгаа зүйл.
ёсыг нь сахиулдаг нь бий биш аа. За. Эвчэгнэн ёсондоо ёсондоо олон ёс бий шүү дээ. Төрийн хэргийн засаг ёсыг бол би мэддэмгүй. Хүмүүний ёсыг нь гадарлана хүн байсан байна. Энэ цай. Ёсгүй хүн гэдэг алдартай шүү дээ би. Тийм ээ. Наммаасан тэр нэг жившиг мэвшиг тэр нэг туулаалдах тэрхэн эрдмийг соннордол юу юм гэлээс. За өрсөд сэдэвэн өгдөө. Бид нөгөө хөглөөтэй байгаа сэдв шиг бол нөгөө кино шигээр айгүй хөглөгдөд. Хадуун таш онгод маань болохоор өөрөө бас кино шинд их дуртай гээд тэгээ тэр талаар хөөрөлт юм уу. Та бас кино ши сонирхдгүй дуртай юу орчин цагийн одоо кино ши үздэг таны үед одоо яадаг байсан бэ гэх мэт хөглөөтэй л сууж байна даа дээдсэн. За бидэн чинь кино ши босаа сүүдэр шигээд байдаг шүү. Тийм хүн зүйл наачна. За тэр сүүдэр ши чинь тэгээд. Nej. Цоонаас үүсэн шүү. Цоо яранаас. Сүүдэршээ ихэд. Динслүүлнэ. Хэтэд хүвэл гэнэ. Хэтрүүлэх тагсан үг байна. Өнөө цагийн өсүүдийн үжи цаажаад байгаа тэрхэн кино шин мөн чигнэ ялгаагүй юм байна. Нисаад. Тэгээд одоо энэ нөгөө түүхэн кинонууд кино шиг бид нэр монголчууд бас хийсэн байна. Олон чиг түүхэн кинонууд байна. Гэхдээ үрд нь бол нэг таалагддаг юм аа. Тэгээд миний асуух гээд байгаа зүйл гэхээр одоо фантаз гэх юм уу одоо тэр юу гэх вэ? Уран сайхны тийм хэтрүүлгийг одоо хийж болох болов тэр хориотой байдгүй онготуудад яг байгаагаар нь үзүүлэх гээд хичээдэг манай төгчд одоо кино уран бүтээлчд. Тэрийг болохоор надад тэр Холливуд яхан байдаг ч юм уу хүнд хүрэх байдал нь илүү одоо чухал юм уу гэж өрнө тунгаагаад байгаа. Тэн дээр одоо хадуун таш маань одоо ингээд онгот ингээд шүглээд ингээд явж байгаа штэ. Над дээр ч юм уу шүглээд явж байхад тэр нь одоо сүнс болохоор дэлгэцэн дээр мэдээж харагдахгүй ш. Тэрийг одоо юу гэдэг вэ? CGI ашиглаж хийдэг ч юм уу. Одоо чанагдаа ирлэг мэрлэг ингээ хөхтөл асч чагаар хийшиг. Одоо та нарын зүгээс дургуутсах зүйл байдаг болов. Холливуудын киног одоо танд одоо та улаачийн тархийг ухаж байгаа хаа гэсэн. За өнөө цагийн өрсүүд нь ямархантай үзэлтэй болж ямархан зүйлийг нь үзээд омгшдаг болж ямархан зүйлийг нь үзээд сэтгэл нь хөөрдөг болж байгаад судална. Яг заавал түүхээр нь байх яг тэр орчин шиг байх алдгүй гэсэн үг. Харагдахгүй зүйлийг нь харагдуулж болдог цаггүй шүү дээ. Тэр кино шигээр. Өөрөө чиний тэр нэг дүүлэгээд байна. Тийм. Биеийн норсон сүнсгээд байна. Хиймээс. Тэрийг нь харуулж болдог болсон цаггүй шүү дээ. Тийм тий.
Тийм чигнэ онгодод бидэн чинь тийм хэн зүйлийг харуулчих бол аяйтал байна да. Та нар дуртай байна гэж юу? Аяйтай. Тэгвэл өөрийнх нь санаа тэгвэл альтгүй юм байна зэрэгтэй. Нэг архангаагаас ирсэн сарны шин байгаамаа танд залхаа. Ай. 자, 게라도. 자, 믿든 진 허울성. 믿든 진 드라네 캔노 시기긴 우태요 гэж нэг бодоод байдаг юм. Ааха. Үүлэн ерөн хийдон ихлээд л явж байна. Ааха. Одоо бол яриа хэлэл цайрын төвшин дээр л явж байна. Ааха. За тийгээ тэрэн дүүрээд ирэхээр ард олон минь үжиж мэлмэдэж авна гэдэг. За тийгээд л сайн чуа муу чуа сэтгэлдэр юу нэг хүүрэн. Одоогоор яг дэлхийн хэмжээнд гарсан Монгол түүхэн кино байхгүй байгаа тийм. Бидний түүхээр одоо урд хөрш одоо хятадын хийсэн Чингис хаан гэж кино байна уу тийм. Яг монголчуудын маань хийсэн түүхэн кино дэлхийн тавцанд ирээсээ гарч чадаагүй байгаа тийм. Тэгээд таны улаачийг нөгөө Марвел гэдэг Марвелын кинонд одоо тоглосон болохоор өөрн бас их бэлгшээж баярлаж одоо зөвлөгөө авах гад бас давхар таныг подкастт оруулах гад тэгээ баяртай сууж байна гэж байгаа шүү дээ. За бидний дэмжлэгтэйгээр тэрхэн харийн орны тэр кино шийдэн. Үүлэн дүүргсэн. Монголыг мадах цухаас нь мэдэж авах. Морндон хэрэмгээ байдаг. Сэтгэл зүүн байдал нүдний галыг нь хараг гэж бодсон юм. Улаа чүрээ минь хамтын үүлэн зүтгэдэг хамт олон гэдэг хөвгөөнүүд байна. Ааха. Монд галтаа үршүүд. Үрсүүлж. Өөрн бас нэгтэй танилцсан. Наажа. Итай сайхан залуучууд байлаа. Тэгээ ядж та чинь бүр жадран угсаагаар бүрдүүлсэн юм аа шээ. Тэгэж ажаад байсан өөр. Хүчийг харуул яа гэвэл жадран чуудаас нажин үстэ. Тийм шүү. За бидний цаг үед чинь хил дээрээс жадран чуудаас нь зайгаад бол буцадаг байсан уу би шүү дээ. Тийм шөөлөлсөн. За ямархан учраас энэ кино шиирүүн бид нар нь санаа нэлж үүлээ нэгтгэхэд байгаа учгийг нь үрсмэн тунгааж байна. Гадарлаж байгаа ихтэй. Хөрний ширээний дуулж байгаа үрсмэн бас самардасаа гэж хүсэж байгаа юм. За энэ нэг сүнсний сэрхгүй гээд нэг юм яваад байна. Тийм. Одоо энэ цаг үед амтаа болгоно л ярьж байна да. За тэр нэг ном судрыг уншгаа байж. Харин ном судар уншдаг хүмүүс том зөвхөн болж. За тэр нэг дөрвөлжин хар хонх нуурыг нь ширтээд байдаг болж. Тийм. За тэрнээс нь гадна тэр нэг дөрвөлжин хар арай том юм байна. Өвөн болгоны гэрт нэг тэр нэг телевизэр. Телевизэр тийм. Телевизэр. Зурагт гэдэг. Тэрийг л үздэг болчиход байгаа. Айда.
Тийм цэгнэн тэрэн дуун чиглүүлээ сүнсний сэрхүүгийг мэдрүүлээд өгвөл Монгол ард түмэн маань нэг сүнсэн сэрж юунд хаан амьдраад байна. Монгол улсаа ямар хуу байна гэдгийг нэг эргээд ажих буу за. Тийм шүү. Одоо цаг үед яг хэрэгтэй байна гэж мөрөн ажиад байгаа. Энэ хүн Монгол улсыг оршин тогтноход хичнээн хүмүүний цусан нурсаж энэ хөрсөнд нь шингэсэн гэж бодсон. За да ялангуяа тэр нэг зүүн хил дээр. Жадрны нутаг гэхээр одоогоор Айл аймаг хавцаа. За бидэн чин тэр нэг бүр нуураараа тийж ярьж исэн та. аж төрж байлаа да. Боер ноор ай таахан шүү дээ. Яагаад боер гэсэн юм. Ухаараа өрсөөлмөн. Боер гэдэг чинь боер соор гэдгээс нь эхлэн шүү дээ. Тийм. Тэр өвчигээ бид нэр боеран алдаваас бооргоё болж. Таагаар нутаглах байдэ. Хари орны. Доор оролтой австай. Тийм шүү дээ. Боер маань байж бид нар боороо сахин шүү дээ. Одоо нөгөө жоохон хэсэг нь бас хиттийн нутагт бас орцсон. Тэгээд экологийн одоо тэнцвэрт байдал. Одоо жам гэдгийг одоо тэгж экосистем гэж ойлгоод байдаг байхгүй. Тэр нь алдагдаад байна гэж үзээд байгаа. За тэрхэн зүгрөө хэцүү гэж байгаа шүү. Өрсөөд минь тунгааж байгаа. Тий одоо Монгол улсын газрын зураг дээр зарим аймагуд маань хэсэг газрууд байна. Ихтэй нэртэй болсон. Нэг бас фэйсбүүкээр яваад. Ажсан. Ола чи мэлмэгээр дамнаж ажилласан. За өөрхөнтэй хөөрөлдөх зүйл нь юу гэнэ? Ясаа яргорван асуух гад байна уу? Тийм. Яг нэг та дээр чинь ярын дүүг шүү дээ. Эхлээ шартаа ярын өвгөн байж үлээд. Жалуу насан байраач. Эхлээ шартаа амгалан байд. Соор зан. Өтөс санчгалэн байж лавсан да. Багсан да болохоос болсон. Амбага хаан мэднэ мэдэн. Наммега бол. Хаттан тааш болоо мэднэ мэдэн. Надаас нь яр сураагүй шүү. Яри мо өгсөөдийг маань сураад л явсан да. Үйтингээсээ хавилуу болсоо гэдэг айгуу бахархаж ярьдаг. Тэгээд өрн одоо нөгөө энэ цагийн за бөө өсүүд бас нөгөө сонсч иж магадгүй одоо улаарч бид нар чаа ингээд өөртөөгөө л яриад байгаа юм шиг үйл явдал болж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо энэ тэнд өөр ямар бөөндөр байна 12 дугаар зууны үеэс буудаг онгодууд байд юм уу гэж одоо өөрийгөө давхар одоо шалгадаг гэх юм уу. Тэгээд тэгж баталгаажуулдаг. Тэгээд өөр нь бас нөгөө овоо онгод гэж байдаг тэрний улаачтай бас найзалж явс овоо онгодоос мэдээлэл авч өөрийгөө галзуураагүй баталдаг. Тэгээд таныг бас баталж өгдөгт чинь талархдаг шүү. Тэгсэн. За би чинь одоогоор бодоохна 11-ээс 12 дугаар зуун руу норсон юм уу да. Монгол улсын байгуулагдаагүй баг. Зүтгэж л явлаа шүү.
гаргаа бий. Оролцсон. Таны цаг үеийн мэдээлэл харин маш тунчиг. Одоо Монголд бараг байдгүй юм билээ. Өөр нь урагшаа одоогийн хятадд очиж маш цөөхөн мэдээлэл олсон. Өмнө сангаас нь тэгээд орчуулагчаар орчуулахаар зарим нь сайн ойлгохгүй байгаа тэгэхээр тэгээд аяар таам нь айлтж өгөөрэй. За одоо энэ соннордож буй үрсүүдтэй нэг жахиж хэлэх зүйл нэг байна. За дуулъя гэсэн. За бидэн чинь 5 тусгай тогтнолон сахиулгал байсан. Цаг яммаг бүх. Тийм. Энийг омор таараа авсан. Одоо энэ үед нь хэдэн тусгай тогтнолон үлдсэнийг нүрсүүд минь ажиж буйзаа. За тийм чигнэ 5 тусгай тогтнолоныг эргэж нэг хараараа гэж хүсье да. Энэ дээр нэмээд за нэг засаг ухаантай хүмүүнүүд нь сонсож буйзаа. 10 түгээ мэлгэдэг зүйл нэг тайлаад хаа гэдгийг нэг захий да. За айлдаад өгчихсэн байгаа. Тэгээд нөгөө судар номнууд дээр онготод бичсэн болохоор олон хүмүүс нөгөө ном уншихаа байлцсан чаар одоо мэдэхгүй л ашиг байна. Яаж сонирхолтойгоор одоо энэ захим ертөнц гэдгээр нь хүрхгүй гэдэг одоо анхтайгаа яриад байгаа. Энэ нүүдэн дэмнэн. Гэлээ үлжи хэгээ нэг содол нь байгаа. За болгон тун орох. Үлжи хээтэй хаалга. Үлжи хээтэй доторолгоог нь хийж гисэн л байх юм. Ямархан учгаар нь үлжи хээ байдаг юм. Үүнийг нэг задлаад л. Үзэгч энэ соннордогч. Энэ хүмүүнүүдтэй нэг айлт нь байгаа да. Тэгсэн. За энэ соннордож буй хүмүүнүүд нь чадвал өөртөө олж мэдээд тэр нэг сэтгэгдэлгээ нэг хэсэг байна. Тэрэн дээр нэг хүүрэн чайлаа. Таагүй мэддэг болсон биз дээ. Олооч нэмэлт байнгал. Ажа соннор доор байгаа чинь бидэн чинь хамтдаа наадах чинь юу юм гэж харж байна. Абсолютно 5 сар курс маш олон байгаа. Тэгэхээр түүнийг маш сонирхолтойгоор л түгээх нь ер нь мэдэх нь л чухал шүү дээ. Мэдээд хэрэгжүүлэх нь чухал учраас за эхнийх нь ээлжинд нь бүгдээрээ мэдээд гэх. За тийм хэрэгжүүлэх нэг нь гараад ирнэ үү? Тийм байна. Тийм чигнээ тэрэн дээр буу санаа зов. Мэдчихсэн байгаад хэрэгжүүлэх нэг нь гараад ирнэ шүү. За нэг мянгат нь. За одоо чинь 3 сая хүмүүнүүд нь байна уу дээ. Энэ чанаас 10,000 хэрэгэж үлчих өгвөл айтай ус. Тийм шүү дээ. Тэгээд өнөө цагийн үрсэн борлоо ер нь түүхээсээ соёлоосоо нэлээд их тасарч холцсон байна. Ядаж нэг 3-4 удам сайн мэдгүй. Дээрээс нь. За. Сүнсний цэрэхүн сэрэ дэрхийн цагта тэр ёс жаяг Монгол соёл гэдэг зүйлрүүгэн өөртөө өнгийгөөд ирнэ. Энэ дээр нь бүхэн тэн саргалаараа гэж хүмүүнүүдэд нь хэлэх зүйтэй. За тэр мөр гэдэг гэмтна сайхан оннал жиддэж л байвал айтай шүү дээ. За би улаачаа дагаад л явдаг хүмүүс. Улаач маань ийшээ тийшээ хөдөө мөдөө гэдэг явна.
За мал ахгүй ган тэр нэг дүү хоёр нэг эргэлцэн дуугүй нэг юм байна. Хоёр эргэлцсэн дуу. Хурц тэргүй. Үгүй ээгүү. Тэр пар гэдэг. Мотоцикл үү? Найда. Тий. Тэр угаар нь туугаад байх юм. Эдлэх болоо юу да гэж. Сэтгэл минь шимширч. Итгэл минь мөхсхөрж л байна да. Харин тэрнээсээ болоод одоо маш их одоо аваад орж байгаа гэсэн судалгаа байт юм билээ. За бас нэгэнтэй зүйлийг нь ажиллаа. Энэ хүн цагаан эдэн таван хошуу маллынхан шин тэжээрийг нь хэрэглэх юм болж. Тэгсэн дэцсэн юм. Одоо маш ховрол хэрэгжилж байгаа да. За хэрэглээ чиг багхантай нь хэрэгжилж байна. За тэр нэг гаднаас нь орж ирж буй тэр нэг хүн сүлийг нь л үнцэглээд байх юм. Харин тиймээ тэгсэн юм. Одоо нөгөө суурин соёлын иргэн шил рүү бид нь шилжээд нэх удаагүй байгаа болохоор уучраа олохгүй л багшаа байна. Яаж энэ нүүдлийн одоо соёл мал аж ахуйтайгаа суурин бид одоо нэгтэж одоо уялдахыг та борлт эцэд минь айлдаад өгөөрэй. За суурин байж болно. Суурин байлаа гэхэд хаттаглаад нэг гараад хөдөө ороо нэг агаарлаад нэг мөрдэр вартаад нэг хэмран сэрийгээд үрсүүдэн тэрэнд дасгаад л ийм юм байдаг юм. Энийг ингэдэг юм. Онгэн ингэж татдаг юм. Гэдэлэн гэд үрсүүдэн дахин хамгийн чухал шүү дээ. Одоо үрсүүдэн зан шүү дээ. Олон чигнэ үрсүүд. За тамна үеийнхэн болж гинэ. За наада цаанда нэг арай нэг мартын чаагүй байна. Тэм чигнэ өвсөйлөн сэргэж оюуна тэлүүлээд. Үр сүхтүүдэн ирээдүй хойчтон сануулж суулгаж байх нь зүйтэй. Үүнийг нь бүхэндээ нумартаа. За үрсүүд нь санаартаж байгаа хаа. За яг умарталаа гэж бодъё. Үрсүүд хойд үе одоо тэр нэг хойж үеийнхэн маань мэдэхгүй байлаа. Уулмалаа гадны соёлыг нь дагалаа гэд бодъё. За биеийн тэсэхгүй шүү. Оюун тэлэхгүй шүү. Хөхөө толботой гэдэг умартаагүй үстэй үрсүүд минь. Хөхөө толботч нь арилахгүй шүү. Үүнийг нь тунгайгүй за. За ийм байна, тийм байна гэд уллаач минь гоожловчг. Болно. Даахал нуруу тайвар. Одоо нөгөө урдхаа яа гэж. Хоо яа гэж байж та нар. Хүмүүнийг бүхэнтэй гоожулж. Мөн хэл. Яа илдэг юм бач. Сор хараваад үзэлдэ. Ном бараад үзэлдэ. Морин дил дээр хийсэд үзэлдэ. Ардаар нь яано ийм хамаагүй. Ариг цагаагаан хэрэглэлдэ. Хүртэлдэ. Чаддаг юм бол. Урлаа өөрн тэгж бодоод байгаа. Энэ нэг одоо орчин цагт нөгөө фитнес гээд
байгаа штэ дасгалыг Ай хийдэг. за. Тэрийг жоохон ингээ Монгол хэв загвар руу шилжүүлэх шилжүүлэх гээд бас өглөгдөөд одоо зумба, арабик гэл ингээд нөгөө олон төрлүүд байдаг. Тэрийг жадтай ч юм уу дасглаа хийдэг ч юм уу. Тэгээ сэлмээр бас ингэж байлдаж одоо нөгөө сүнсний хан нөгөө дотоод галан сэрэгдэг гэж бас онголууд яриад байдаг болохоор ийм сургалтууд бас зохиогоод хөгжүүлвэл. За ном бариад үзээ. Дотоод галан сэрэх нүү, сүнсэн сэрэх нүү нэг ажида. За тэр нэг намнаа гээд нэг газараа бий. Бага юу те. Бай. За. Улаа журман сай тэр мэднэ. За хэрхэн газар нь очоод тэр нэг за төлбөр мөнгөтэй ингэсэн шүү. За симбу авдаг юм. Аргач үгүй дээ. Хүмүүний хөдөлмөр шүү дээ. Тийм. тэрийг нь өгж тушаагаад тэрхэн зүйлийг нэг үйлдээд үжиг. За үүнийг сонордож буй тэр хүмүүнүүд маань. Тийм байна те. Үзгүй алдааснаас нь үзээд алдсан хайгуу дээр байдаг шүү. Нэрэ нэг хадаан тааш онготой нөхөрнөө шивнэгийн сонсоод бүр байлдмаар санагдчихлаа гэд хүмүүс сэтгэгдэл ичсэн байлаа. Тэгэхээр тэгээ хараад үзэх нь шүү дээ тий. Цөсөн хөөж байхгүй юу. Дотроос нь гал нь бадраад ирэхэд харин хүмүүн зүрхэн чичигнээд ирдэг юм. Уун хөхөт холбоотой нь холбоотой шүү. Хөхөт холбоотой хүмүүний гал нь бадардаг юм. Өөр хэлэвэл заддардаг юм шүү дээ. Бүх талбан дээр нэг хүчээр байгаад байна гэж тэгээд. Очгаа би. Ухаан чиг би. За тэр нэг юрэн ч би. Ярон ч би. Яссан ч би шүү. Тийм. Ярон нөгөө нэг тэнгэртэйгээ гэрэлж гисэн гээд тэр нөө удамшаад байдаг. Заавал дэлхийг хамгаалахгүй бол болохгүй гэдэг шүү дээ. За үүнийг нууцлнаа. За тэнгэртэй дэвшээд хамаг нууцыг мэднэ үү. Та шаргалын зэх. Та идэх ажаад ахна энийг ярьж болно, энийг ярьж болохгүй гэдэг. Аюу их тэгдэг. Тэр яг юунаас болоод идэм бол. Тэнгэрээсээ хориотой байд юм уу? Эсвэл энэ цаг үеийн хүмүүс энийг мэдэх болоогүй гэж үзээд байна. Хилээд өгчих бол ямар аюу бол байгааг нь нүрсүүд байна. Таамгалшгүй. Хадаан тааш онгод цөөр заримдаа ингээд хүн золох гээд ирэнгүүд юм хом асуунгууд төрийн нууц мууцгээд ингээд орилж мөрлөөд уурлаад хүн загнаад идэг байхгүй. Тэгэнгүүт одоо хин ч одоо 900 жил өнгөрчөөд чинь төрийн нууц нь одоо хүртэл бас хамаатай идэм багтай. Байна. Байд юм уу тийм байна. Одоо чигнэн төрийн нууц нь танна замбуу тэгдэн. Байж л байдаг шүү дээ. Өөрсөө та буугэд мэлмэд чадахгүй тийм л нууцууд нь бий шүү дээ. Уулаа журмэн жаахан хэсгийг нь соннорцсон. Сэтгэл нь чимширж байна лээ. Элэг нь чимширж байна лээ. Илэг яагаад тэр хайрыг илэгтэй онгодод холбоод байдаг бол чи энэ Монголоо илгэндээ авч хайрлах чадах уу гэж манай онгодод хэлээд байдаг. Илэг зүрх салсгүй холбоотой.
Тийм ээ эзэн. Илэг гэдэг зүйл их чухал эрхтэй шүү. Тийм ээ. Илэг баймгүй бол чиний зүрх зохлох уу. Илэг рүү чинь хорцотдогцсон байгаа. Зүрхэс чинь зогсон шүү. Тийм шүү дээ. За. Өөрхөнтэй хөөрөлдөг зүйл нь байна уу? Өнөө гарагта сэтвдэ баригдмааргүй байгаа. Санагдаж байна. Харин тэгээд эзэн. Тэгээ танаар ерөнхийдөө таныг танилцуулаад одоо нэг трейлер гэдэг шиг тийм танилцуулга гэдэг шиг тэгээд гол ярианууд руугаа аяар одоо таны цаг зав улаачийн цаг зав одоо гадагшаа явах чаа гэсэн эрхээр нь тэгээд цаг тохирч болох үзээ гэж сэтгэж байна. Боломжтой. Энэ хэн өргөө гэсэн зайлах өвдөө. За бодлого юм гэхэд хотоо суурин газарт нь улаа чимэн өргөө би. Ирэн дээр нь шаахан хөрөлдөж болно шүү. За бидэн чинь энэ хүнлэл үзүүл ирдэг юм. гэлээд эзэн. Жадраныг нь бүү бас жадалчихсан шүү. Сүрдүүлээд энэ та. За гэвчгэн жадран хүмүүнүүд нь тийм ч юм уу хүмүүнүүд нь биш шүү дээ. Хүчтэй бэрайг нь эрхмэлдэг ч гэлээ. Монгол гэдэг энэхэн улс хэйгэг нь байгуулахад ямархан хувь нэмэр гिचнээ цусыг нь өргөснийг нь мэднэ шүү дээ. Тийм. Одоо энэ цаг үеийн түүхчид нөгөө жадран жамуухаа гэдэг ингээд дайсны талаа гэж хардаг. Тий. Тайчууд жадран гэдэг. Одоо энэ цаг үеийн одоо нууц тавчоо гэх дээр нь одоо тэгж хүчилсэн байдаг. Хүчгээс. За би нэг хэнтэй зүйлийг нь бас захия. За үүнийг нь би бөөрсөд нь захия. За. Нэгнэ бүхэн тэн гоочлоо. Алдаа нэг нь бүхэн тэн хараа. Өгөөд одоо нэрэг цаг на болжээ. Бөөрсөд минь энэ бөөрсөд минь бүгд нийлж төр улс Монгол улсан бодох цаг нэржээ. Нэгнийг хараад тогоон дотрон хагараад байвал хэн энэ Монгол улсынхаа төлөө үйл бэлэг талын үйлийг нь хийх юм. Ингэж бай хооронд чинь тэр нэг хариулсан хүмүүнүүд чинь зах зугаас нь химлээд ихэллээ. Харин тийм ээ. Ихэллээ бос. Ихэлчихсэн бэ. Үүнийг нь тунгаа гэж тэр бөөрсөд би захия. За. Эвлэлд нэгдэг байсан. Дийлдэшгүй хүчийг оршооно. Монголчууд дэвтэй байхтай хүчтэй дээдсэн байна. Инхийн чаг нь удаан үргэлж ятсан юм хойно. Өөлөх юмман олж ядаж. Нэгнээ өөдөө байх юм. Болгон өөр гэдгийг самтуугаа. Бүчин туугаан дэгдэн хүртэл өөр гэдгийг самтуугаа. За тэгсэн. Бөөрсөд минь сэтгэлээ нэгдэг, оюунаа нэгтгэж Монголон бодох цаг нэржээ. Бөөрсөд минь
нэг нэ бүхэндээ мөхөө. За тэр нэг цэвэрлэгээ гээд нэг зүйлийг нь айл дээрхэн хийж гисэн. Хийчихсэн үү те? За тэр нэг галзуураад байгаа хүмүүнүүд нь яах вэ? Бохантай оюун цэлэмэг саруулхан байгаа хүмүүнүүд маань. Шигшигдсэн гэдээсэн те. Нэг нэ бүү адуц. Нэг нэ бүү дордуц. Хлаад хэцүү. Нэг өндөө дэмтэй юм. Галууд нь нэгдэх үе. Тийм. Энийг нь бөөрцүүд нь сомнортугай. Уулаа чоорон тийм тэр нэг хэрүүл тэмцэлээ хоошин тавь. За хэцүү. Улаач хараад хийгээд баг юм. Дээрээ бид нар чинь хоорондоо холбоотой шүү дээ. Эвийг илсэх гэж явдаг шүү дээ. Онготод эвийг сахдаг гэж хэлсэн дээдсэн. Тэрийг ухсаа өрснө. Тэгээд улаач нар нь хоорондоо тэгээд эвлэж нэгднэ. Жаахан цөсхөөрөө тоглоо. Хилэн бадарчих гээд байх юм. Тэр та нарын тэр Илэн бадрах гэдэг хөгийг энэ улаач нар нь мэдэрчээд өөр хоорондоо хэрэлдээд идэм болов. Эсвэл энэ ухаан мулгуугаас болоод байна уу? Авир 6 тархиан дарж явах нь зүйтэй шүү дээ. Хилэн бадарлаа гээд дарахгүй бол уулаач өрсөд химийн нөлөөгөөр хилэн бадраад л. Хавийн ойр дотны хүмүүнүүд рүүгэн ашигчж өндөр дуугаар нь харцаад байдаг юм. Өвнийг дарж сурах нь зүйтэй. За тэц. Уулаач үр маань бол нэг дарчих гээд үзээд байдаг юм. Хараахан хүнтэй нанжилчаагүй байдаг. Хэрүү тулааныг нь хийжээгүй байна. Хийчээр хийж үтсэндэ. Хийчээр хүмүүнийг нь хохирлыг нь өгчих гээд байдаг юм. За тэр чиг яа. Улаача магтсан болох вэ энэ муу хогийг. Дарж л байхгүй бол. Бадраад байдаг юм. Дотоод гал нь заддарчих гээд байдаг юм. Шин зовёо. За энэ 3 дахь тагшин нөө. Тэгээд 3 тагшаас нь илүүтэй хэрхлэх нь бус муу гэж. 3 тагшийг нь хүртээд халлах төвшний ярианд нь орно. за тэц. Өөр танд энэ цаг үеэ хинээс одоо сануулж хэлэх ч юм ажсан зүйл юу байна гэдэг. За өдөртэйхэн байхад ямар таачиг болно. За хэр олонтой хүмүүнүүд нь соннордож сүнсэн сэрхэн нэг ажиг. Гэвч нээр кино хийгийг нь заавал үлдэнэ. Үлдэмгүй бол боломгүй. За тэц. Ном содрыг нь мэлэмэддэг хүн ховор болж байна. Тийм. Хэд сууршаад ирэх тэнхээ буй болж байна. За өөрөө тэр нэг фитнес гэдэг нэг зүйлийг нь яриад. Тийм. Болно. Болно. Хитрүүл чи байс. Би энэ муу шүү дээ. Тийм. За миний техник байгаа шүү дээ. Алагчлаа. За тэр хатан ташин тэр подкаст гэдэг хүүрний шивнэн дээр нь гарч байгаа. Өдөртөө дөрөвгээд тэр насны хүмүүст нь болно.
Дурлаа нэг юмыг асууж энэ нөгөө та хэд ингээд нөгөө заримдаа ингээд гадаад үг хэл ингээд ашиглаад байдаг шүү дээ. Энийг та хэд өөрсдөө сурч чаддаг юм уу? Улаачийнхаа тархинаас ухаж авч чаддаг юм уу? Бидэн чинь уулаа зүртэйгэн байнгын хамтал юм шүү дээ. Тэгэхдээ ингээд сурч чаддаг. За байнгын хамт байдгүй юммаа гэхэд шин сан садан зөөлийг нь сонирхоо тэрвэл улаач маань. Бидэн чинь ой энэ нэг юм чинь нэг юм хараад байна. Аль вэ гэдэг. Бидэн чинь өнөө цагийн энэ үеийнхэн технологи дээр байгаа зүйлийг нь судлан шүү дээ. Ярьж байгаа тэр хэлийг нь судлан. За их хугацаа бол тэр нэг англи хэлгээд байна да. Үүтэйг нь сурчхан шүү. Яагаад ингэж асууж байна гэхээр энэ цагийн үеийн нөгөө бөөрсүүд нь онгод хизээж гадаад үг ашиглахгүй онгод энэ цагийн яриаг мэдхгүй гэж яриад байдаг. Тэгэнгүүт нь тийм юу гэж тийм юм байх вэ гэдэг өөр нь бас кэрэлт тийм ойлголцохын тулд аль хэлн хамаагүй дээр бай гэж бидэн чинь бодсон шүү дээ. Ойлголцох нь л илүү чухал тийм. Бид нар ойлгуулах нь чухал. Түүнээс биш яаж ярих нь хамаагүй. За бид нар хуучны тэр үеийнхаа хэлээр ярил. Өөрсгөө минь ойлгохгүй шүү дээ. Тийм ч гэнэ. Бидний хэлийг сурснаас бидэн та нарын хэлийг сурсан дээргээд хаддаан таашин хэлээр байгаа босоо. Тийш дээ нэг юм даа. Улаа зүрийнхээ тархийг нэгж нэ. За багаас нь чадварын суулгачихсан юм. Тэгээд танаа улаач чинь нөгөө тулаантай кино шин тоглоо яваад идэв. Чиглүүлэн шүү дээ бидэн чинь. Үүнээ яв. Үүнийг нь сургаа чиглүүлэн шүү дээ. Тийм. Чиглүүлэхийг л онгодууд хийдэг гэж хадaan тааш ярьж ирсэн. Тэр үннүүд эзэн. Чиглүүлээд байна. Чиглүүлээд. Тийм. Отаамэр. За нэгэнтэй нутаагийн нэрчгээ мордайда. За тийц. Най. За өсөөдэй минь нүүл найтай юу гэдэг. Айдаа дүүрээ. Бөхөлгөөгөн хижээд дүүргэх гэж байна. Бөхөлгөөгөө. Танда бөхөлгөөгөн хийж дүүргэн шүү. За хулаад. За сонсогч нар маань мэддэггүй дээ. Тийм. За яах вэ? Хувийн яриага аяар хийе. Наа. Аргаар нь л болъё. За ямар таачиг. Соннордож би өрсөөд байна. Содлох зүйлэн мэддэх зүйлэн олоогүй заа. Танаас үнэхээр даалгавар авлаа сонсогч нэ. Та нар ч бас би шүү дээ. Тэгээд эцэг. За өөр хүндэн хөөрөлдөг. Хав би юу дээ. Хав байна уу? Нэг дагаадаас өгч. Монгол улс. Орон газар шороо. За Монгол гэдэг үгэн яаж тайлж байна? За соннордож боо энэ өрсөөд минь. Нэг. Сэтгэлэн бичнэ үү. Бодсон хүмүүнүүд нь байна уу.
Монгол гэдэг үгийг. Харин мэдтгүй юм байлаа. Нэг хүн бас асуусан байлаа. Монгол гэж нэрний утга нь юу юм бол гэдэг бас асуусан. Сэтгэл дээр. Монгол гэсэн утгатай. Монгол гэж ярьдаг юм. Мөн гэдэг нь мөн чанар. Мөн чанар гэдгийг нухаараад. За үрмэн жиг яах вэ? Ухчихсан хүмүүс. Гол гэдэг юм ухаад. Гол шир. Гол мөрөн бай. Гол юмны гол голлох гэж байна. Голчлох гэж байна. Тийм ээ. Мөн чанарыг голчлон барих гэсэн утгатай шүү дээ. Хлаад ийцэн. Үсэд нь дуулсан баха. Тэгэхгүй нөгөө мөнх гал гэдэг үг байж байгаа ингээ хувирсан. Маш олон янзаар л ярьдаг л та хүмүүс. Тэгээд би болохоор нөгөө онготод хисж явж онготодтой золгох их туртай юм болохоор бүгднгээс нь бас байцааж асуудаг. Тэгэнгүүт бүгд дуу нэг тэгээр мөн гол мон гэдэг одоо алтан язгуур хэлнээс үүсэлтэй одоо мөн чанар гэсэн үг гээд ярьдаг. Бүх онготод одоо дуу нэг тэгээр хэлдэг учраас өөр нь одоо итгэдэг. За тэр нэг 5 тусгаар тогтнолоо нэг сайтар судлаад. За тэр нэг 10 түгээмлээ нэг судлаад ирэхээр хүмүүнүүд нэг ухах вэ за. За би юу хийх ёстой гэдгээ ухах вэ за. Тийм байна. Чаддамгүй болж байгаа. Зүү нөрөр нь хийсэн шүү. Эсвэл манай сонсогчд айхуудад байдсан байна. Гол гэдэг чинь бас чигээ гол мөрөн гэж орно. Гол чинь өөрөө мөрөн болоод. Гол чинь өөрөө судсан юм лоцсон. За урсуудын хаар дээр нэг далай гээд байна шүү дээ. Тийшээ зотхон шүү дээ. Эдэж. Хаагаас нь үүсээд байгаа. Голоос нь үүснэ шүү дээ. Голтон бохор оруулсан муусан хүмүүнүүд. Та яг хараалын үгээ зэлгчихлээ. Хамаагүй хараагаад байвал ёсгүй гэдэг юм шүү. Би ч нэг ёстой болчих гэдэг үчээд байна шүү дээ. Ёсыг нь захиулах нь зүйтэй. За урсууд нь одоо амсхийда. За гэлалаад ийцэн. За соннорсон урсууд тэр нэг сэтгэлэн үлдээгээр. За та бас улаач хараад амжуулж унших юм уу те? Мэлмэд нэ мэлмэд. За яа шохон хүлээж аваанда. Хүлээж авч аваанда. Өнөө цагийн урсууд чинь монхог болцсон юм уу хайш юм. Монхогийн дээр монхог хоёр талд л одоо энэ манай цагийнхан чи эн чин балар эртний дээр үеийн одоо тэнэгүүд гэж ярьдаг байхгүй. Та нар болохоор танаа цагийнхан чинь тэнэг гэдэлх юм. Хэттэдийгээ жаргал дан ташуурж байгаа нь тэр дан дажингүй болоод ихээр ингэдэг юм. Молуурдаг гэж юу? Доттоо тэмцэл доттоод ховн дийлдэхгүй болно.
Тийм байна. Зовлон үзэхгүй болохоор нэгдэж чадахгүй байна гэсэн үг. Тийм чиг болоод байна. Одоо нэг энэ Монголоо бодох цаг нь болоо юу те гэж нэг хэлээд байгаа юм шүү дээ. Тэгээд хэцүү. За өрсөд минь өөрсөөгөө тунга. За тэр сэтгэл дээр нь л харъя да. Ажиг да. За мөсөн батараа дээд. Илалаа тэнд. Нэг нь эдээд ундаага аваад яваараа гэд хилээд. Уусан эцснээ аваад мартаарай дээдсэн. Улаач юм согтоож болохгүй шүү. Хэлэхгүй болохоор нэг яадаг гэсэн. За зогсоолоо. За гэлээ гэдэг шүү дээ. Айгууя.